Үзэгчтэй хүний зээн нэвтрүүлгийн маань зочин хоморт Дөөр бүжгийн Эрдмийн театрын гослол дуучин Монгол улсын ардын жүжигчин Агван Цэрэнгийн их тайван хүрэлцээрээд байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Сар шиндээ сайхан шинэлж байна уу? За тарга сайхан шинэлж байна. За та нар минь сайхан шинэлж байна. Сайхан шинэлж байна. За энэ улиран одож байгаа өнгөрсөн жил таны хувьд уран бүтээлч хүний хувьд хэр өөр өгөөчтэй жил болж өнгөрвөө? Хөгжмийн бүтээлийн хувьд бол би өнгөрсөн жил одоо 9-р зууны үеийн монголчуудын түүхээс сэтвэлсэн хан хурамсдын дагна гэдэг одоо дангина гэж манайх ярьдаг. Тэр бол хурамсдын дагна гэсэн үг л дээ. Ийм одоо балетын хөгжим бичлээ. Ахвай та хаанаас ирсэн юм бэ? Би хорь түмдийн Баргбаатар хааны баг хүү хорьтой юм. Миний өмсгөлийг та нуусан уу? Буцааж өгөөч дээ. Таны өмсгөлийг би аваагүй. Харин таны хэн гэдгийг? Би Хурамсдын хааны охин. Сэрүүхэн татуулаад сэлэнгдээ. Би ерөн дуучин болно гэж бодож байгаагүй юм. Дөрөвдүгээр ингээд төгсчөөд пианорсонд очиод тэгэл хүүхдлийн масаа яхад нүдийн амралтаар 2-3-аараа нийлээд хүүхдүүд унтахаар зүхтаагаад тэр олжийн гол руу өсөл тэр 103 нуурын нуур руу усан дарах гэдэг байхгүй. Тэгээд орох санаатай цонхоор 2 гутаач дутчаад тэгээд араас нь өөрөө гарах гэжсэн чинь хаал гонгоод манай пианорын удирдагч багш маань намайг дуудсан. Хөөе ихтэй усан гэсэн чинь чинааши хүрээд ирэхгүй. Тэгээ би ч одоо нөгөө зугтах гэж байгаа баригчлаа гэдээ айгаад л те. За багшаа гэдээ ингээл яваад ицсэн. Тэгсэн чинь гутлаа яасан гэж гутлаа ийшээ жолоочсон гэсэн чинь. За яах гэд инээгээд тэгээ намайг дагуулад өрөөндөө ороод. Би чамайг араас ч бас хэд хэдэн удаа дагалаа. Чи айгүй хөөрхөн аялгүй таймаа. Чиний дуудуулаад тач гэхгүй. Би хүүхдийн дуу мэдэхгүй гэсэн чинь. Зүгээр нэг дуулж идэг дуунасаа дуулж. Баттамлын гойнгосон мандал гэдэг дуулчихгүй. Тэгэл нэг удаа дуулаа хийсэн чинь багш хүй болж ийн ястаа өөр аялгуутай байна гэдэл манай нэг баян тоглолтог жим гэдэг манай дээдлийн ангийн нэг ах бас тэрийг дуудаад л. Халиу та хоёр нэг дуу сургууль хийдэг. Тэгээд тэр нараа наашир гэдэг тэр дууг цэцэг тарийгээд лусан жиргаан дуут. Мясаргой дуу. Нөгөө нараа наашаа нь бол Хөдлөөрийн Баатар нөгөө лусан жиргаан дуу. Энэ хоёрыг л дуулаад. Тэгээд ерөөсө 2-3 хоног л тэгээд нэг урлагийн үзэгтэй 3 нарын амралтын клубт очиад тэгээд нэг ороод дуулсан. Тэгээд анх тэр урлагийн үзэгтэн тэгээд ерөөсө 3 хоногийн дараа бэлдэж ороод тэндээ төрүүлээд. Тэгээд тэр пианорын зуслангаас чинь 50 төгрөгөөр шагнуулаад. Тэгээд би нэг 50 төгрөгнөөс 5 төгрөгөөр нэг боов шүүдэг шанаг байдгийг шүүрэн шанаг. Одоо тэрийг л авсан. Бусдын юм аваагүй. Тэгээ гэртээ ирээд хамгийн түрүү ээжтэй би тэр шүүрэн шанагаа гаргаж өгчээсэн. Ээжээ би ингээд дуулаад ингээд тэр намайг шагнаад наараа ийм медаль өгсөн. Тэгээд мөнгө өгөхөөр нь би танд ийм шанаг авлаа гэсэн. Манай ээж айгүй хөхөрч ирсэн. Энэ миний хөө борцгоос авч ичгээд. Ардгаар ингээд төгсөл сургууль дээр аймгийнхаа соёлын ордонд төрүүлсэндээ л дуулж илаа. Тэгээ 10-аа төгсчөөд хөгжмөжгийн танд сургуулийн дээр их найрал дууны анги гэдэг. Хайд багш намайг өөр дээр авч сургасан. Тэгээд 2-р курст байхад манай найрал дууны анги маань улсын багшийн дэд сургуулийн кино драм биеийн тамирын анги хоёртой нийлээд найрал дууны гэсэн 3 анги нийлж нэг факультет болсон. Тэгэл 80 онд багшийн дэдээ төгсөөд тэгээд шууд хашаа Свердловскийн Уралын консерваторид дуулаачаар 5 жил сурсан.
Ихэвчлэн дуучтай бол бид нар Свердловск, Балгаар хоёрт бол бэлдэж байсан. Балгаар бол газрын дундад тэнгистэй ойрхон их сайхан урамсгалтай. Ерөнхийдөө дуулаачийн дэг сургууль нь бол яг Италийн дэг сургуультай. Нэг бүсийнхэн. Свердловскийн дэг сургууль бол цэвэр Оросын сонгодог дэг сургууль. Энэ Оросын дэг сургуулийг авсан дуучны нэг нь бол 80-аад оны дунд үед Инхтайван байгаа юм. Сургуулаа төгсөж ирээд Дөөр Бүжгийн Эрдмийн театрт олон сайхан дэлхийн сонгодог дууруудыг Монголынхоо дуурьт гол дүрүүдийг бүтээгээд тухайн үеийн том уран бүтээлчтэй хамт дуулах тийм сайхан завшаан танд олдож байсан юм лээ. Дөөр Бүжгийн Эрдмийн театрт сургуулаа төгсөж ирээд намайг 1985 онд төгсөж ирэхэд энэ Дөөрийн театрыг баг үндэслэн байгуулсан одоо Монголын мэрэгжлийн дуучдын манлай Дөөрийн том дуучид Пүрэв Дөржбай, Хавлаашбай, Жаргал Сайханбай, Баяндбай, миний багш Хайдав багш, Цэвэлсрэнбай, Загадсрэнбай тэргээ бүтэд игч ерөөгч энтергээд одоо за нөгөө 100-ны манлай Дөөрийн дуучин урт насанбай. Ингээд бүгдээрээ одоо мундаг том дуучид бүгдээрээ байсан. Эднэртэй бас нэгэн үе хамт тэр урлагийн Монголын одоо 1 номерын алтан дайсан дээр бас нэг хэдэн сайхан дэлхийн сонгодог болон үндэсний дуурайд дуулах тийм боломж олгоцсон. Эндээ би маш их хүний талархаж явдаг. Баяндгой бол ерөнхийдөө тийм зөөлөн Итали маягийн дэг сургуультай. Хиннийх бол Хайдавгой бол нэлээд яг Орос төвлөсөн, Москва төвлөсөн дэг сургуультай жоохон хатуу дуу. Тэгээд Инхтайвныг төгсөж ирээд анх удаа дуулахын сонсоход бол Монголын дуурийн урлагт хөг хоолойныхан хөг өнгө альсын хувьд бол жинхэнэ Верди Пуччини чиглэлийн сонгодог фэл хоолойдныг бол үндсэндээ одоо яг өөрөө биеэрээ авчирсан хүн гэж хэлэх гээд байна шүү дээ. Чадварын тухайд бол би Хайдавгоогоос дээр, Баяндгоогоос дор гэсэн ч юм уу тийм юм бол ярих гээгүй байна. Нийтдээ бол 32 дуурийн гол ба одоо туслах дүр. Тий. Дандаа гол дүр байна гэж байхгүй шүү дээ. Ер нь бол гол дүр нь бол нэг 23 дүр байдгийн шүү. Тэгээд туслах дүрүүд нь бол бас нөгөө хичнээн гоцлуучсан туслах дүр заавал тоглох ёстой. Тэгж бид нар дуулжсэн. Тэдгээрээс одоо танаас дуучин хүний хувьд хамгийн их ур чадвар шаардсан. Мэдээж бүгд яг дэлхийн сонгодог гэхээр том хэмжээний танаас ур чадвар шаардсан бүтээлүүд гэсэн ба. Хамгийн их сэтгэл гаргасан. Тэр дуурийн том дүрч. Миний хамгийн анхны маань одоо дэлхийн сонгодогт тоглосон дуур маань бол Оросын одоо Евгений Онегин гэдэг дуур байдаг. Тэрний Ленскийн дүр тоглож ирсэн. Тэгээд Вердигийн Травиата гэдэг дуур байсан. Тэрний одоо Альфред гэдэг дүрт тоглож ирсэн. За тэгээд манай театрт 1986 онд шинээр тавигдсан Регалетта гэдэг дуурийн Герцог ван гэн дүрт хамгийн анх одоо би өөрөө тоглож ирсэн. Тэрнээс хойш зөндөө олон дуур гарсан. Манай чинь тий сонгодог дууруудад л би их дуулсан. Тоска дуурийн Кварадоси гэдэг Чача Сандорын Пинкертон зөндөө олон сонгодог дуурууд болон үндэсний дуурд дуулжсэн. Тэр үеийг манай хөгжмийн зохиолч Халтрын Бэлэг Жаргал ах 2 хүний дуур бичсэн гэрэл сөдрөж. Тэр дуурт би ардын жүжигчин Пүрэв Дөрж багштай хойлохно. Тэгээ Пүрэв Дөрж багшийн дублер нь болох тэр ардын жүжигчин Жаргал Сайханбай хоёрт би өөрөө бол ганцаар
2-3 тоглолтоор ч тэгж болж ирсэн. Тэгээ энэ бол яг тэр уур хангунд ажилладаг. 2 өгсөн залуу 2 хүний дүр. Тэгээ явандаа тэр нуранган дотор дарагчаад байж захта гинт эцэг хүү хоёроо мэддэг. Ийм одоо нэг жоохон трагед талтай тийм дүр байсан. Тэрэнд бол нэлээд олон удаа энэ хоёр хүнтэй хэлж тоглож ирсэн. Манай Инхтайван ч өөрөө одоо театр хоолоо маш ховор хоолоо. Тэгээд би Инхтайван боддог нэг дуурийн дуучинд байх бүх шинжинд бүрдсэн хүн байсан л да. Яг одоо нуруу, туруу, царай зүс ер нь одоо тайз гэдэг бол бас хүнийг бас би ялдар нөөц царайгаар нь бас голох тал бас байдаг л да. Торох юм байхгүй тэр дэлхийн одоо шилдэгүүдийг дуулахад ямар ч торж зовх юм байхгүй. Ялангуяа театруудад дээд өнгө бол хэцүү шттэ. Тэгэхээр тэрэн дүр яаж зовж байгааг нэг хэсэг бол яг одоо манай дуурийн тэр үеийн тоглогдожсэн дууруудын тэр театр хоолойднуудын одоо тэр дүрд бол яг дагнж өөрөө дуулж байсан. Үнэхээр сайн ч дуулж ирсэн. Тэгээд одоо үүлэн заяагийн төмөр төр за тэгээ Евгений Онегин дуурийн ойлгээд бид болоход манай тайван чинь Ленский дуулж ирсэн. Тэгээд герцэг Иргалетта дуурийн герцэг дуулж илээ. Би Мадалена дуулж би тэр бас хамтарч дуулж ирсэн. За тэгээд өөрчн зөндөө олондоо нүцгэн ингээд Монгол их юм бол одоо сонгодог дуурайдаас олон сайхан дуурайд хамтарч дуулж ирсэн. Яг биднээс бол яг нэг үеих Ер нь бол дуурийн театрт би хамгийн сайн ажилласан 2 удирдаач байдаг. Надтай. Тэр нь бол ардын чулуунгаа хамгийн анхудаа надтай энэ Регалетта гэдэг дуурийг тогч тоглож байлаа. Хэн Жамсаран жав. Урлагийн хоёр сэтгэлд. Сүүлд нь одоо Брэдэд очиж ажиллаж байгаа. Таалдагсан. Тэр Жамсаран жав бол надад маш юм өгсөн. Айгүй гоё тийм цоглог энергичний одоо их гоё эмоцтой тэгэхээр ерөөс ямар ч дуурд ингээд гараад ямар ч дуучны гоё амьсгал гарах зэрэг аваад л явждаг. Тийм их гоё удирдаач байсан. Ер нь удирдаач дуучин хоёр бол пульсэрэг холбогдож буруу хараад явжсэн тэр удирдаач хаана авч байгаа хаана нөхж байгааг нь мэдэрч идэг. Тийм л одоо тайзан дээр мэдрэмжтэй хийж ижил энэ дуурийг тоолдог юм да. Дээрээс нь хүссэн хүсээгүй маш их төвчээртэй хатуужилтай байх шаардлагатай юм. Тэгээ тэрнээсээ гадна одоо манай дуурчин ийм зузаан ном одоо парт юу клавир гэдэг юм л да одоо нот тий. Тэрийг одоо их сайн тоглосоор хэрэгтэй. Өөрөө үзэж чадлаа. Хаана ямар аялгуун дээр хаана ямар хөгжим дуурч байна. Тэр нь төгөлдөр хуур дээр ингэж дуурч байгаа симфони оркестр дээр яаж дуурч байна гэдгийг ялгадаг. Тэгээд тэр жижигхэн цэзүүрүүд байна. Одоо хаана ямар одоо амьсгаа ах уу хаана жоохон одоо пауз байна тий. Энэ бүгд чинь добр маш сайн гоё хийжилж тархинд орж тэгжээж тэр симфони оркестртай чинь бүр нийлээд АБ-г болгосны дараагаар тайзан дээр найруулагч тоглолтын зааж өгнө. Тэгээд тэрнгээр нь тоглолтондоо тэр бүгдийг алдахгүй. Дөөр бол өсө 3 их том юм нийлж иж ингэж одоо дүрн гардаг. Тэгээд дуурийн дуучин хүн бол гол нь амьсгаа. Тэр амьсгааг зөв эзэмссэн байж иж өнөөдрийн одоо энэ дуулж байгаа дуучны тайзан дээрээс ямар ч микрофонгүй дуулж байгаа дуучны хоолой тэр симфони оркестрийн хөгжмийг давж тэр хамгийн ард сууж байгаа хүнд чихэнд нь яг үгтэйгээ нооттой аялгуутайгаа шивж очих хэрэгтэй. Зөндөө бол Турандот өөрөж 92 онд намайг кино тоглож ирсэн дараа тавьсан. Турандот бол хамгийн гайхалтай дуу шүү дээ. Манай монголчуудын битгий хэл дэлхийн одоо нарийн цэл театр хоолойтой дуучдын ганц одоо бүх чадлыг шахууж гаргадаг ийм дуурийн дүр. Тэр дүр маань өөрөө яг 19-р зуунд бичигдсэн манай монголчуудын Монголын хан хүүгийн түүхээр бичигдсэн дүр шүү дээ. Дэлхийн сонгодог.
Дуур бүжгийн Эрдмийн театрт дуулж байхдаа та их бүтээлч байсан юм лээ. Хөгжмийн зохиол бичиж эхэлсэн байдаг тийм ээ. Анхны балжийн гол дуугаа бичсэн. Бас маш том дуунууд таныг Дуур бүжгийн Эрдмийн театрт ажиллаж явах хугацаанд түрэн гарсан байдаг юм лээ. Яагаад хөгжмийн зохиол гэдэг энэ том ажил руу орох болсон юм? Гэхдээ яагаад орох болсныг мөнх хөхтөн гэрлэх багтаа. Анх төгсчрэнгүүтээ бол би Дуурийн театрт соёлын яамнаас юугаа хуваараа аваад дуурт очиод тэгээд ажилд орсон чинь манай Дуурийн театрын дарга нь тэр хүн намайг тасч ангуудаа за чи дөнгөж шинээр ажилд орж байгаа хүн жижиг хийсэн. Тэгээд би үүдэн жижиг хийсэн. 2 сар гарсан жижиг хийсэн. 9 сарын 20-доор хөдөө бариад явах. Тэгээд доороос Монгол дууны нот хайгаад байсан чинь нэг дуухгүй гэхээр л наатагч тэр дуулна, энэ дуулна гэсэн дуу болтдог. Тэгээ хөдөө бариад явахдаа би нэг Регалета Дорин Герцгийн хайрыг тэрнтэй хамт дуулж явж хаад ирээд сайн чирэн бол цаашдаа одоо олдохгүй байна. Тэгээ шинэхэн төгсчихсэн надад дуу бичиж өгдөг, хөгжмийн зохиолч гэж одоо хэн байх вэ тэдэртэй ч танихч гоо тий. Тэгээд ер нь бодож чадсан нэг өөрөө дуулахаар нэг дуу бичих гэж бодоод л. Тэгээ манай нэг тухайн үед нөгөө Монголын хариудад ажиллаж ирсэн. Надтай хамт хинтэд 10 төгсөөд. Тэгээд зураач ярунаар гэж. Жумперлийн саруулаа ингэж. Тэр найз дээр гүйж чадал хаалгарын шахаад дуудсан чи манай он гараад ирсэн яасан. Чи надад нэг шүлэг өгөөч гэсэн чи. Яах вэ? Би дуучмаар. Цоццогт. Тэгээд л манай хүн эргэж орж байгаа юм байжсэн. Балжийн гол гэж шүлэг хатарсан байхгүй. Айгуу сэн. Тэгэл баярлалаа гэж ерөөсө 3 хон бодог тийм шүлгийг авангуудаа. Ажил дээр ирээд нөгөөдгийг харж байгаа л өгсөн тоглож үзсэн. Тэгээд аялгуу нь орж ирэл нотлоод бичээд. Тэгээ балжийн гол дууныхаа нөгөө төгөлдөр хоорын калверийн ингэж өөрөө бичээд тэгээд манай удирдаач Жонсорнч үгээд байсан. Тэрэн дээр авч чад. Майстер би нэг юм дуулах гэж бичлээ гэсэн чи ингээд за дагуул гэж дагуулсан. Болж шүү. За надад хорч. Тэгээ би үлдсэн чинь өөрөө тэрэнд манай оркестраа хийж гол надад нэг 3-4 хоног дөрөх. Манай өрөөнд орчихгоо. Чи нөгөөдөр гала концерт брэдэн дууч төрж байгаа. Гала концерт бол тэр нь чи дуулах шүү. За майстер би юу дуулах вэ? Өөрөө дуулахгүй. Тэгээд би ч нөгөөдгийг чинь бахан хөөрөө хүний юм сурч байгаа шиг сургууль хийгээд. Ялангуяа тийм нарийн цээл хоолой, театр хоолой ч гэдэг юм уу тэр сафран хоолойд зориулсан тийм дуунууд нь маш их сайхан болдог. Одоо манай дуулаачийн сургуулийн оюутнууд бол ер нь нарийн цээл хоолойнууд бол ер нь инхтэвнүүд бүгд дуулдаг л да тэр. Юу балжийн гол энэ төр гэл. Балжийн гол гэснээс тэр балжийн гол гэдэг дууг нь би өөр сургуульд багшилж байхдаа бүр баярлаад бүр сонирхоод аваад оюутны хоорт найруулад энэ төр тэгж хэлэн шүү дээ. Тийм бид нар чинь тийм одоо ийм нэг үеийн уран бүтээлч, тийм уран бүтээл сэтгэлгээтэй ийм залуу. Тэрэн дээр Брэдийн дуучин Ким Базарсада яваа, Дугур Даши яваа. Тэгээд Галя Шодива яваа те Балжнима, Слава Балжнима яваа. Брэдас нэг аюураа гэдэг бас нэг мэдсэн. 5 том дууч ирсэн байсан. Тэгээд тэд нартай ингээд програм дээр сургууль хийжсэн чинь л бид нар бас хажуунаас сонсч л байгаа байсан. Тэгээ оройн тоглолтын дээр манай найрал дууны ангийн Батхүү гэдэг ихжсэн. Батхүү их зарлсан байхгүй. Тэгээд саруулын гişлэг ингээд явж мэлж байгаа л гэдэг. Ингээд толно гэж зарлдаг юм байна тий. Тэгээд л гарч ирсэн. Тэгээ оркестр юу яагаад л дуулсан. Тэгээд л бүтэн ордон бадгаа дуулаад төгссөн чинь л зэрэгтэл айгу нөө үзэгчд айгу ялгдаг шатал дахиулах. Тэгээд гараад
намаа майстер намаа ингээд гараад гэл би гарчаад яслаад оргосч дахиад алгадаг шээ. Дуулаач гээл гэж. За л гэсэн. Шонгоо юм чи тий. Тэгсэн дахиад ихнээс нь явсан горд бат бүтэнд бас. Тэгэл яслаад орч дахиад л зэрэг алгадаг шээ. Айгуу гоё үлээж аваад. Тэгэхээр гараад ирсэн чинь майстер шууд вестиблийн яваад сүүлчийн мадах шил гэж байна. За л гэсэн. Тэгэл хамгийн сүүлчийн мадгаа дуулаад эхэлтээ дахиад тэгээд дуулаад гэсэн л. Алгадаг шээ. Тэгэл айгуу гоё үлээж. Тэгэл гараад ирсэн чинь дугар дааш яваад тайзны хажуудлын нэг юм завсраад кулис тэнд дэжсэн намайг барьж аваад тийм үү. Ши ямар гоё болортой дуусах юм гэж. Их хайхан болж байгаа хөөмгөр. Тэгээ. Айгуу гоё сайхан гоё. Тийм барайд айлхтаа монголоор гоё ярьдаг. Тийм юм. За баяр хүргэх ши ястаа гоё шангад болж байна гэл. Тэгэл өнгөрсөн. Тэгэл тэрнээс хойш тэгээ тоглолтууд тэр өөрөө байлжин болоод болоод л. Тэгээд сонгодгоос дуулаад тий. Тайзан дээр 3 дахиулсан гэдэг чинь. Их олон сайхан дуу зохиосон дуу нь өөрөө нөгөөдөх сайн дуучин учраас ер нь дуучнаас одоо нэгэн одоо хөдөлмөр шаардсан ер нь бядын шалгасан голдуу театрт зориулсан тийм дуунууд бол зохиосон. Тэгээд би инх тавныхаа нэг ээжийнхээ ачиг ялаад да гэдэг дууг нь би өөрөө яг сүүлд нь авч дуулж сетент оруулсан байдаг манай инх тавны дуу бол үнэхээр аюулгүйтай. За яг ижинхээ ачиг ялаад гэдэг дууг бол би бичээд үнэндээ уртаагчд үзүүлэх гэж их айсан. Яг тэгвэл намайг уснаа ганц 2 дуу бичээд байна гэдгийг бол уртаагч маань мэдчихсэн уртнасан гэж байна. Тэгээд би одоо бас яг энэ дууг өөрсдийнх нь хоолойд зориулж бичсэн. Тэгээд мэрэгжлийн одоо дуучинд дуу өгнө гэдэг бол заавал одоо энэ төгөл дургуурын тоглох нот давхар биччихэж өгдөг. Тэр үуч одоо нотны юм сайхан цаасмаас хуйлдаг принтерлдэг юм байхгүй. Нотны дэвтэртэй тэрнийхээ голоос нь аваад харандаага шугамд татчихаал тэгээд бичдэг. Тэгээд ингээд калверттэй ингээд яг бичээд өөрөө нэг калвер хийсэн болоод орсон. Тэр ороо яг манайх учиртай урамжлага тоглох гэжсэн. Уртаагч ирсэн өрөөндөө орсон. За жоохон бай гэж хаад. Тэгээд би орсон. За яах гэж байна? Юм үзүүлэх гэж. Юу юм? Догс. За соо тоглол гэсэн. Наслага дуулах гэдэг ингээд будж ирсэн байхгүй. Дээл наслагын дээлийн нөмөрчсөн. Тэгээд ингээд оруулаад үзсэн. За тэгээд суугаад би тэгвэл дургуур дээр эхнээс нь тоглосон. Нэг бадар тоглосон чинь ингээд будхаа байгаад ингээд анхаарал сонссон. Хоёрдугаар удаа тоглож ирсэн чинь яг миний ард ирээд ингээд зогссон. Тэгээд хоёрдугаар удаа дуулаа дунд нь вестиблийн маягтай жоохон тоглож өглөө те. Тэгээд л гуравдугаар удаа дуулаад яг концертанд дуулж байгаа шиг ингээд дээш нь барил төгсгсөн чинь миний хоёр мөрөн дээрээс тав гэж бариад байна. Ингээд чатсан тэгсэн чинь намайг босгоод эргүүл татан готоол миний хамар амдаа хариулаад л нөгөө уруулаа будцсан байсан тоолаа тапга үнсээд миний бурхны ишигтэй дүү авла дуулна ингээд босоо. Тэгээд нотын тэр майстер Жамсран зүгж хүнд авч Жамсран зүгж манай өдөртач хэлсэн манай майстер Жамар авч гэсэн цаалгасан яаж үсэн юм тагч гэж нэгс чи юу юм доо бол хэмт чивч заалуу тэгээд за ах мэж стой доо. Тэгээд ерөөсө 3 хоногийн дараагаар симфони оркестртай бэлдээд л тэгээд алтнамар авч байна орсон шүү дээ. Oh
Балжин качиг ялаад бол одоо үеийн дуучдсан мөрөлдүүлж. Гэтэ өөрхөн одоо дуучдаас ихэнх нь надад ханддаг. Багшаа би нэг дуул яаж гэдэг вэ те? Таахаа нэг дуул яа тэр гэлдэг. Одоо хишг сүрэн хишг дэлгэр хоёр бол Гэжтэй. 2017 онд надад бол бүр өөртөө хоёулаа ирж уулзаад ээжтэйгээ хамт гуруулаа уулзаад тэгээд бүр энэ дуулыгээд надад бүр гойж байгаа тэгээд дуулжсэн. Тэгээд тэр хоёр бол сайн дуулсан. Их гоё дуулсан үг хэлээ их том дуулсан. Цөөнгөө уран бүтээлүүд яг мэрэгжлийн дуулаач хөгжмийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт орсон байдаг юм лээ. Ижиг ачиг ялаада Балжин гол ноён сэрвээгээд доонод. Юугаараа ялгаатай шилдэг байж чадчих сургалтын хөтөлбөрт ордог. Мэдээж өндөр шалгуурыг давж ич тэр сургалтын хөтөлбөр. Мэргэжлийн дуу гэдэг маань бол өөрөө бүр зохиогдохоос өгсүүлээд дуулах фраз гэж одоо хэлдэг те хэсгүүдээр том бүтэн амьсгаагаар сайхан дуулах. Тэр хүн дуулж иж өөрийнхөө хоолойны өнгө одоо тэр өөрийнхөө дуулах мэрэгсэн тэр чадвараа харуулах. Тэгээд хаана одоо ямар амьсгаа авах тий хаана одоо өөрөө тэр дууныхаа нөгөө нюанс гэж одоо ярьдаг шүү дээ бид нар одоо нам болох хаана гоё чангарч гарч ирэх гэсэн. Энэ одоо бүх характеруудаа гаргаж ирсэн зориулагдж бичигдсэн байдаг. Одоо жишээ нь эмэгтэй нарийн хоолой зориулсан байлаа гэхэд тэр эмэгтэй нарийн хоолойны дээд өнгө нь ямар байх вэ? Доод өнгө нь хаана байх вэ? Энийг нь бүрэн гаргаж дуулахад дунд нь аль хэртэй хэдэнд таахтаа тэр хэсгийг тэр хүн дуулахад нэг амьсгаагаараа ямар ч түүхгүйгээр гаргаж ирч чадах вэ? Энэ бүхний чинь бол бодолцож бичдэг юм шиг байна. Түүнээс одоо өнөөдөр нэг үгний дараа нэг амьсгаа авдаг юм дуу бол одоо бас хэцүү шүү дээ. Жишээлбэл одоо билүүтэй гээд явахад ямар амьсгаа шаарддаг вэ? Тийм үү? Эсвэл билүүтэй уулынхаа хандаг дуулал ямар ах. Тэгээ эн чинь л одоо нөгөө гоё мэргэжлийн дуучдын маань ур чадварын ялгаа, амьсгаагаа зөв авч тэр ер нь дуулна гэдэг чинь амьсгалын урлаг гэж одоо бас их дуучд. Том мэргэжлийн дуучд маань тэгдэг юм чи хэлсэн байдаг. Тэгэхээр тэр амьсгаан дээр гоё дуулах энэ зориулж мэргэжлийн дуу гэдэг нь бид нар бичээд байгаа юм шиг байна. Өөрөө дуучин тэгээд тэр нарийн хоолойг хаана ашигтай өнгө яад дуурах уу, яаж энийг яад дуулах уу, давд дуулах уу, гулсуул дуулах уу гэдгийг мэддэг учраас тэр доонууд нь тийм өвтөйхэн болж байна. Тийм ээ. Тэгээ өөрөө бас аяастай. Ер нь мэргэжлийнхэн дуунаас гадна тэр бас нийтийн дуу байх гойтой шүү дээ. Тэр анан гатын ээжийн тэр бол за манай төвшин төгсөн дуулаад байдаг чи юу нүлээ? Анангийн шоу. Хөө янзтай. Би бол тэр дунд амар дуртай. Танд зориулагдсан анхны мэргэжлийн дуу яг танд зориулж бүтээгдсэн дуу бол хүний заяа хэлж болох уу? Хүний заяа дуу жинхэнэ одоо манай Жансан Наруугай, Жамбалдарч байгаа хоёр бол надад зориулж бичсэн. Бидний үед бол дөнгө төгсч ирээд дуулаачийн урлагт бол бодогдож байсан зүйл бол Монгол дуурийн урлагийг бол хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Сонгодог дуурийг бол Монголд тавих хэрэгтэй юм байна. Гэхдээ дуурийн дуучид Монгол дууг дуулахад Монгол дуу нь гологдоод байгаа юм биш үү гэсэн тийм адын сэтгэл бидэнд төрж исэн байна. Хөгжмийн зохиолч дотроос хамгийн түрүү надад хандсан хүн Жансан Наруугай. Би нэг бол баталгаатай. Хамгийн анх гэхэд надад 1988 онд хүний заяа гэдэг дуу өгсөн. За энэ хүний заяа гэдэг дуу бол нэлээд одоо тийм түүхтэй. За ер нь зүгээр мэргэжлийн томоохон хоолоогоор дуулахад зориулагдсан ийм одоо мэргэжлийн дуучид дуулах дуу байсан. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд сайхан дуунууд их байна. Их байсан гожигсонлаа.
мөрдөрж лусан шаруу гээд Дарамзагдын сайхан дуунууд байсан. Гэхдээ тэдний дуунууд болвол аймгийн соёлын ордны дуучид дуулчих болмоор, нэг аймгийн театрын дуучид дуулчих болмоор, тэгээд дуурийн дуучид дуулвал нэг бяр гарах гад байх хэрэггүй. Тэгэхээр бид нар одоо нэгэнт ийм өндөр одоо дээд түвшинд бэлтгэгдсэн сургуультай дуучтай юм чинь ерөөсөө дуучтаа мөхсөх дуу зохиох хэрэгтэй юм байна гэж одоо Шарв бид нарын үе шүү дээ. Насагдар Шарв бид нарын үе хийгээд байна. Энэ бол хөгжмийн зохиолчдын 3 дахь том үеийнхэн. Тэгээд бид нар концертын дуу гэдэг дууны төрлийг бол шинжилж бий болгосон. Тэрний одоо хамгийн том одоо төлөөллүүд гэх юм бол тухайн үедээ Насагдоржийн нутгийн чулууч гэдэг юм уу, Бэлэг жаргалын Миний Монгол, Шарвын Аав ээж 2 минь энэ төр гээд дуунууд байгаа. Тэгээд би Жамбалдорж гэдэг одоо сэтгүүлчтэй Хүний заяа гэдэг дуу хийгээд түүнийг яг тэр дуучдын царааг шалгах, зээл холоод нь дуулах дуучин хийх юм бай. Дуучинд хийгээд инг 51 онлоод тэгээ үндсэндээ инг 50-аар дуулуулна гэж бодож хийсэн дуу тэр Хүний заяа гэдэг дуу байгаа. Хүний заяа бол дуу өөрөө инг 50 дуулснараа үнийн чанартаа Монгол дуу ямар их дуучдаас бяр гаргахыг шаарддаг юм. Ямар их уур шаарддаг юм. Ер нь дууны хөгжим гэдэг чинь өөрөө нэг хамсардаг төдий зүйл биш. Бас бие даасан том одоо хөгжмийн төрөл юм байна гэдгийг бол үнэн чанартаа одоо инг 50-ны дууснаар бол илэрхийлэгдэж байсан л да. Энэ нөгөө миний одоо дурдсан Шарвын Аав ээж 2 эдгээр чинь мөн ялгаагүй шүү дээ. Хүний заяа дууг та анх дуулахад ард түмэн гой дуу гэж магтсан мөртлөө өөрсдөө дагаж аялаагүй, олонний хүртэл нэх болоогүй гэдэг юм лээ. Тэгэхээр та бас нөгөө яг хоолойныхаа цар хүрээгээр дээрээс нь мэрэгжлийн дуу гэдгээр нь маш өндөр босго тавиад өгсөн болоо да гэж сэтгэл төрж исэн. Би бол тухайн үед одоо төгсөж ирсэн залуу дуучин хүн одоо намайг тоож дуугаа өгнө гэдэг бол тухайн үед надад бол маш том юм. За би хичээе гэсэн нотыг авсан. Калверийн аваад бүтэн оройжонго төгөлдрөөрөндөө тоглож хаана ямар хөгжим дуугарч байгаа, яаж дуулах ёстой, хаана би яаж амьсгаагаа тавих ёстой. Энэ бүхэн дээр нь би сургууль хийсэн. Тун удаагүй 3-4 хоногийн дараагаар Дөөрүүчийн симфони найрал хөгжимтэй сургууль хийсэн. Ингээд сургууль хийгээд Алтноор хөгжмийн хатанд битээр дуулсан. Тэр уралдаанд битээр төрүүлсэн энэ дуугаар. Тэгээд энэ дуу дуулснараа бол үнэн чанартаа манай дуурийн дуучид сонгодог дэг сургуулиар Монгол дууг урлагийн дээд чадварт яаж хийх вэ гэдэг ийм нэг жишээ бол гарч ирсэн гэж би бодож байна. Тэгээд энэ дуу бол инг 50-аар овоглоод тэгээд миний дууны бүх төврүүд бол дандаа Хүний заяа нэртэй миний дуунуудыг овголдог дуу. Өөрөөр хэлбэл Хүний заяа би дуунууд шин төвөр гаргахтаа Хүний заяа 1, Хүний заяа 2, Хүний заяа 3 гэдэг ингээд дууны төврийг гаргадаг. Ингээд энэ Хүний заяа гэдэг дуу бол зөвхөн инг 50 битгэрийн төдийгүй Монголын дууны урлагт бол инг 50-ны оруулсан одоо шижиг алт гэж хэлэхээр тийм бүтээл болсон юм да.
Төмөрийн хүчин дор гэж кинонд Монголд анх удаа Чингис хааны дүрийг бүтээсэн гэдгээр тань Монголын ард түмэн одоо Монголын Чингис хаан гэж хааныг танаар төсөөлж явдаг шүү дээ. Тэгэхээр Чингис хаан кинонд дүр бүтээсэн түүхээс хоёлаа яриагаа явуулчлаа. Анх кинонд тоолох санал яаж ирж ирсэн бэ? Тэгээ энэ кинонд тоолох саналыг бол манай хөдөлмөрийн Баатар хөгжмийн зохиолч ардын жүжигчин Жансан Нарууга 1989 оны өвөл манай театрт нэг шинэ уран бүтээл Үүлэн заяа гэж door тавьчихсан. Тэрнийг үзээд тэгээд надад тэрний анхны тоглолтын дараа манай өрөөнд орж ирээд хэлчихсэн. Бид нар 1988 онд Монтхан хатан кинохон дуусгаад Чингис хаан киноны ажилд орцгоос л да манай баг Балжин нэмтай найруулагч Балжин нэмтай баг. Манай баг бол үндэсний хэмжээнд Чингис хааны дүрийг хайж байсан. Яг тэр үе байгаа юм. Өөрөөр хэлбэл Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг кино хийн. Тэгээд хэнийг Чингис хаан тоглох вэ гэдэг эрэлт гарсан. Битүү хүндээ одоо улас даяар судалж байсан ийм цаг. Дуурийн театрт Үүлэн заяа дуурийг үзсэн инг тайван дуулж байна. Миний нөгөө хайртай дуучин залуу дуулж байна. Тэгээд Үүлэн заяа дуурийн сэдэв бол тийм дунд зууны үеийн Монголын ноёд хаадын одоо бодлонтой үеийн дуурил да. Тийм учраас тэр дунд зууны үеийн маягийн одоо хувцас та байж байгаа юм. Тэгээд бид нар дунд зууны үеийн кино хийх гээд байгаа шүү дээ. Тэгсэн инг тайван дуулаа гараад ирсэн чинь гинтэл надад толгой зурсан. Энэ чинь Чингис хаан биш юм уу? За их та би нэг сони юм олж харлаа. Маргааш орооны тоглолтод чи тоглох уу гэн. Тэгнэ гэсэн чи. За гэтгээ явсан. Ингээд би маргааш нь Балжин нэмэднэрт хэлээд за би Чингис хааныг одоо ер нь бараг олчих шиг боллоо. Дуурийн театрт өнөөдөр Үүлэн заяа дуур дахиж тоглоно. Очиж үз. Надтай хамт очиж үз. Тэгээд дахиж ирж үзээд тэгээд тэд нар бол үндсэндээ төрх нь бол мөн байна гэж ингэж тогтсон. Тэгээд инг тайвныгаа судалж гисэн. Тэгээд маргааш орооныхон тоглолтын дээр кино үйлдвэрээс нэлээд олон хүмүүс дагуулж ирээд үзүүлээд тэгээд бас тоглолтын дараа манай өрөөнд орчиж үзэж чад. Ялангуяа тэр киноны ерөнхий найруулагч нь Бигцэн Балжин юм гэж урлагийн хайр зүтгэлтэн манай монголчуудын мэддэг алдарт кино найруулагч. Тэр найруулагч манайтай бах ярьж үзэж чад би ч тэр үедээ танихгүй л дээ. Тэгээд л маргааш өглөө 10 цагт кино дээр очираа гэж надад хэлсэн. Тэгэл өглөө ажил дээрээс ичил аваад кино дээр яваад очсон чинь айгүй олон хүн цуглчихсан. Тэр Балжины багшийн тэр том өрөөнд тэгээд одоо бодож хат тэр үедээ бол танихгүй байсан. Тэгээд орсныхаа дараа тэнд зохиолч Маамгой, зохиолч Эсэрднэгой, тэгээд зохиолч Батбаяргой, зураач Пүрүсггүй. Тэгээд зурагдаач Шарууд орж байгаа. Тэгээд киноны хамт олонд байсан юм билээ л дээ. Тэгээд намайг талдлаас асууж юм асууж ярьжсэн. Нэг нүүр бүдгийн их чиг дуудаад за энийг нэг төдөн наснд удаад иртээ. За тийм хувцас өмсгөрэй гэж. Юу тоглох гэж байгаа, яах гэж байгаа чи өөр мэдх юм байхгүй. Тэгээд л орсон, будсан 3 удаач будаж үзлээ. 3 удаач хувцснаар сольж үзлээ. Сахалтаа сахалгүй 9 жирээр хөгшин залуугаар нь будлаа. Тэгээд л намайг заав нэг явж ирсэн. Тэгээд л ажлаа хийжсэн. Тэгээд ажилласан чинь дундуур нь намайг хэд хэдэн удаа дуудаж киноны барабанд оруулсан. Чухам ямар дүр тоглох гэж байгаагаа бол төдөлдөн сайн хэлээгүй. Дүр бол мөн байна. Хинбэ гэдгийг судлах шин. Хаанхын нутгийн хүүхэд юм. Судлаад байсан. Их хааны маань нутгийн хүн болж таарсан. Айхууд юм. Тамхи татд юм уу? Гай хүүхэн юу бол
одоо бүх талаараа судлаа шүү дээ. Ягаад гэвэл Чингис хаан Мөнх тэнгэрийн хүчин дор кино гараад ирлээ. Маргааш нөгөөдөр нь ч байдаг юм уу? Нөгөө Чингис хаан тоглосон нөхөрчд гудамж нь цогтой явж байл яах вэ? Бид чинь тэр чинь яс суртахууны хариуцлага гэж бидэнд байна шүү дээ. Эсвэл хаанаган газар тамих баг болчихсон явж байл яах вэ? Эсвэл Чингис одоо юу гэдэг чинь Мөнх тэнгэрийн хүчин дор тоглочихсон. Мондөг Чингис хаан болчихсон гэд. Гинт нөгөө хөөрхөн сайхан агуухан солих гэж явж байл яах вэ? Нөгөө их хаан чинь тэгэхээр судлах хэрэгтэй болдог. Ямар хүн байна? Ямар шүү айсантай, ямар шүү бодолтой. Тэгээ ерөнхийдөө хантай юм байна. Тэгээд л 90 оны 2 сард цагаан сарын шинэ нэг өглөө ажил дээр хийсэн чинь л намайг манай дөрийн театрын нөгөө ордог хаалхан дээр айгуу том орчсон ингээдээ хантай эзэн богд Чингис хааны дүрийг бүтээх болсон баяр хүргээд хэлсэн. Тэгэл би гайхаад л тэгээ яагаад юу болоод байгаа ингээд дэшиг тэр үед бид нар чинь нөгөө цагаан сарын шинэ нэг ахмадуудтайгаа зоологдөг гэсэн байхгүй юу. Тэгээд театрын ахмадуудтай зоологох орсон чинь манайхан ч боо юм болцгоо байл л да. Ингэж л кинонд явуулсан да. Тухайн үед яг Мөнх тэнгэрийн хүчин дор кинонд Монголын сор болсон тухайн үеийн яг алтан үеийн томоохон кино уран бүтээлчид яг тэр кинон дээр бүгд ажилласан байдаг, баг болж ажилласан. Маш том баг тэнд ажилласан байдаг. Тэгэхээр танд бас яг Чингис хааны дүрийг бүтээгээд та дуучин хүн, мэрэгжлийн жүжигчдийн дунд ороод бас яг дүр бүтээгээд тэр тусмаа Чингис хааны дүрийг бүтээгээд явхад хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйлүүд гарч ирсэн ба хажууд нь бас танд зааж зөвлөх, түшиж тулах маш олон хүн тэнд байсан юм лээ. Энэ чинь юу киноны одоо тэр дурангийн өмнө гэдэг бол бас их өөр юм лээ. Хамгийн гол нь хүн бол одоо тэр үед манай зөвлөх багшууд их байлаа. Энэ Мөнх тэнгэрийн хүчин доруудын кинонд одоо анхны миний түүхийн кино. Тэгээ олон Монголын одоо нэртэй хамгийн хүндтэй хамгийн мундаг улсууд тоглосон тим составыг бүрдүүлсэн байсан. Эндээс л одоо нөгөө айж явдаг улсуудаас, бэргэж явдаг улсуудаас тэд нар ч уран бүтээлчд учраас яаж ханддаг байсан, хандлага нь зөөлөн, хүнлэг, тусч тийм том харилцаануудыг тэндээс олж явж байсан да би. Тэ дэлгэгач ардын жичин дамжаагаа одоо надтай их ажиллаж исэн. Дүрэн дээр ингээд яриад л өөрөө л ойлоо чинь кино үлдэрс Сүхбаатарын талбай хүртэл дамжаагаа ойлоо яриад алхаад ингээд чи ингэх ёстой дүн, чи ийм байх ёстой. Энэ бол ийм утгатай юм. Киноны чинь энэ дээр ийм үг байгаа үз. Тэр дүрий чинь тэгээ намаа нөгөө нэг проп хийгээ сургууль хийгээд энэ төр байж хахад дамжаагаар яг тэнд ингээ байжсэн. Тэгээд гарч ирсэн хойно надтай. Тэр үед нь юу ч ярихгүй. Тэгээ гарч чи одоо хаашаа явах вэ гэхээр би тийшээ явна. Дөр тэгвэл ойлаа алхаад явъя гэдэг. Тэгээд замдаа ярьж өгдөг. За манай сувдаалч байна. Миний ээж тоглосон. Айгуу гоё сэтгэлээс өгөө аваад тоглолтыг хийж өөрийн ирэхгүй намайг бол ингээ тоглолтонд хөтлөөд явдаг. Сувдаагч л. За манай хасар тоглодог жаргал сайхан байна. Одоо хасрын дүрийг бол үнэхээр гоё гаргасан. Тэгээд л яг л одоо нэг ахтаа эрхэлж байгаа дүүгийн төрх тий аргагүй шүү дээ. Одоо хар багтаа нөгөө эцэг нас орцсон тий. Тэгээд л одоо эцэг дараасан их гэж тэмүүжинд л хасарч нь одоо тийм байхасаар аргагүй ч гэдэг юм уу. Тэгээ ер нь өөрийнхөө одоо тэр эрх дураараа гэдэг занг их гоё кинон дээр бол одоо тодорхойлж гаргаж ирсэн. Ер нь манай киноны хамгийн танхай, хамгийн гоё дүр гэж би боддог. Хасрыг. Монголын хаан Чингис
Хүмүүс Чингис хаан Мөнх тэнгэрийн хүчин дор кино гарсны дараа гарвал нэлээд их шүүмжилтэй байсан. Хоёр талаар их шүүмжилтэй байсан л да. Нэгдүгээрт бол одоо Чингис хаан ч одоо баатар хүн. Харигсан одоо өнөд бүдүүн дуутай цахиур төмөрлөх үү. Дуутай байх ёстой байтал нэг жонгинс юм одоо яриад байгаа. Тэгээ ян гэж жонгинс юм яриад байгаа. Энэ Чингис хаан өтө болсонгүй. Одоо мориндоо гэхт нэг юм уянгалаастай энэ төр гээд тэгэл ярьдаг л юм. Нэг киночд ч ярьдаг. Гэхдээ тэр ганцхан ширхэг тийм өнгөний ялгаан дээрээс хүнийг тэгж өөлж болох уу? Бусдыг хардаа, бусд өнгө тоонуудыг харахгүй юу та? Мэдээж Балжин юм гэдэг хүн асар ухаантай хүн шүү дээ. Би одоо өнгөрцөн өн магтж байгаа юм биш. Ер нь өнгөрцөн үнийг л магтдаг юм дөө. Би гэрт нь очиод ярьж байхад хүртэл бас л тэгжил байсан. Уран бүтээлч гэсэн анхандаа бол бас Чингис хааны дууг оруулах гад байж хад би бол өөрөө цуг байсан учраас жоохон дургүй байсан. Гэт хийсэн шүү дээ. Хийгээд гарсан. Тэгэхээр Балжин бол юу гэж хэлсэн бэ гэхдээ зэрэг социализмын үед баатар хүн бол бүдүүн хоолойтой гэсэн ийм байдаг. Яхаараа ухаантай улс орныг өдөрдөг хүн заавал бүдүүн хоолойтой байх хэрэгтэй. Гэхдээ инх тав өөрийнхөө хоолоогоор л явах гэлтэй. Тэгэл инх тавны хоолоогоор нөгөө нарийн цээл хоолойтой хүн чинь тэгээ нарийн гараад явсан. Энийг бол би Балжинын хувьд бол алдаагүй гэж бодож байна. Инх тавны хувьд бол хожоо гэж ойлгож байна. Миний сэтгэл ханав. Би Сартуулыг дайлаар мордоход тангуудын бурхныг миний баруун гар болж мордо гэж хэд үссэн юм. Гэтэл тэд хүч хүрэхгүй юм бол хаан юунд болсон юм гэж их үгээ хэлж элчийг буцаасан байна. Түүнд би яаж ингэж хэлэгдэх вүлээ? Зүйн урдаар тэдэнтэй очиж дайтвал зохилтой. Гэвч өөр зүгийг зорж байгаа цаг тул энэ удаа орхив. Мөнх тэнгэрт ивэгдэж алтан жолоогоон бат татаж ирэхүүл тэр цагт магад болтугай. Та бүхэн надад тангууд ус мөхөөгүй шүү хэмээн өглөө бүхэн сануулж бай. Сартуулыг дайлаар мордоход төрийн хэргийг тулын хөвөн мэддэг бай. Одоо бол тэр хоёр дахь шүүмжил бол магтаал болж хувьсан бахаа гэж би бодож байна. Танд ч орохгүй. Тэний газар бодоо суугаад байгаа. Нэг хүний хэл огтлсон. Ганц ч хүн рүү сэлэн бариад дайрсангүй Чингис хаан. Үгүй ер нь хаан хүн сэлэн барьж байлддаг юм. Хаан хүн дайн болох гэхлээр өнгөрч сагсуураад зэргүүдээ антэргаал тэгдэг юм уу? Тийм байдгүй шүү дээ. Тийм юм байхгүй. Гэхдээ тэгээ нөгөө одоо бусад улс үндэстнүүдийг зүгээр хядаж байсан тэр сүрлэг дөр байхгүй. Нэг намуухан юм бодсон ийм нөхөр л байх юм. Эцсийн бүлэгт жанжин хүн зөвөр хаана болий. Би жанжин хүнийг бодохдоо юу гэж боддог вэ? Байлдаанд орлоо, дайн байлдаанд орлоо гэж бодоход эндээс хичнээн хүүхэд өнчрөх бол. Эндээс хичнээн их өнчрөх бол. Энийг яаж баг ийм хохирлоор давж туулах вэ гэдэг арга замыг л хайдаг хүнийг жанжин хүн гэдэг шүү. Чингис хаан болвол тэр дарангуйлагч юм уу? Тэр энэрэнгүй улс үзлийг бол одоо түгээжсэн хүн биш ээ. Төхөр улс гэдэг бол ухаандаар тогтдог, бодол шиэрлдэг, түүнийгээ чамдаг, түүнийхэн үрд нь улс гүрнийг тогтоодог гэсэн тэр зарчмыг барьсан. Гэтэ шийдлийн хувьд бол мэдээч Балжин юм гэдэг хүн шүү дээ. Тэр чинь би биш шүү дээ. Тэгэхээр хааныг сэлэн бариулахгүй тэр хүн мэдлгүй яахад тэр чинь урд нь мандахайг хийсэн хүн шүү дээ.
Би өөрөө Чингис хаан гэж тоглоод байвал хэн ч намайг хүндлэхгүй шүү дээ. Эцээц. Хүрээлж байгаа одоо тоглож байгаа тэр кинон дээр оролцож байгаа ард түмэн. Тэр олон жижигч, тэр олон цэргүүд хаан гэж хүндэлж ивэл тэгвэл одоо би бас тодорхой хэмжээний хааны дүрийг гаргаж байгаа юм байна даа гэж бодох ба. Би бол тэгж бодно. Би бол дуучин хүн тоглосон байлаа гэхэд тухайн үедээ би ч гэсэн өөрөө яг дунд нь орж ажиллаж байхдаа яхлаараа дуучин хүн байд. Би нэг тоодгүй л байлаа. Гарсныхын дараа бол үнэхээр эн чинь мөн үү? Инх тайван гэдэг юм чинь энэ Чингис хаанд тоглолцсон юм шүү гэж бодогдмор байсан шүү. 30 жилийн дараа бол харин эргээд харж хаад Мөнгө тэнгэрийн хүчин дор мондохоо цэцэн хатан хоёр шиг ийм киногоо монголчууд өөрсдөө хийгээд аваад үлдчихжээ гэдэг дээр харин би бас нэлээд түүхэн том ач холбогдол юм байна гэж би ойлгосон. Манай инх тайван ахын маань хийсэн Чингис хаан бол үнэхээр адилхан. Зүгээр би бол зургийг мэддэг. Чингис хаан гэдэг хүний зургийг манай монголчууд битэл дэлхийд дахин мэддэг ч юм уу үгүй ч юм уу да. Би тэрэнд эргэлзээтэй байдаг нэг талаас. Зүгээр байгаа зурганд нь бол яг үнэхэрийн Чингис хаан мөн. Тэгэж өнөөдөр монголчууд инх тайван ахыг Чингис хаан л гэдэг шин. Манай Дашнамжил ахыг Сүхбаатар гэдэг байсантай адилхан. Тийм агуу хүний дүрийг хүмүүсийн сэтгэлд хүргэж үлдээн гэдэг тийм амар зүйл биш. Тухайн үедээ харцыг харцгахгүй, тухайн үеийн хангуудыг хангахгүй, бүгднтэй нь яг ярих юм а ярьж хэлэх юм а хэлж хийж явжсэн тийм л хүн байсан байх гэж би Чингис хааныг боддог. Өнөөдөр ч одоо Чингис хааны тэр их дотоод сэтгэлээсээ бодож гаргаж иржсэн бүх төлөвлөгөө нь биелээд энэ дэлхий дээр ямар их том эзэнт гүрнийг байгуулав. Тэр хүний дээр явуулж исэн дипломат арга, тэр хүний явуулж исэн эдийн засгийн бодлоо, тэр их одоо дайны тактик, энэ бүгдийг чинь өнөөдөр судлаад Америкийн Washington Post гэдэг сонин 1996 онд Чингис хааныг мянганы хүн гэж нэрлэлээ шүү дээ. Чингис хааны дүрийг бүтээхэд бас нөлөөс нэг хүчин зүйл нь таны төрсөн нутаг байсан л да. Их хааны төрсөн нутаг, энэ хүний төрсөн үлгийн нутаг юм байна. Харин нутаг гэхээр ч харин их гоё байгаа байхгүй юу? Яг тэгэхээр би бас их өөрийнхөө нутгаар их бахархдаг. Би бол Хинтээ аймгийн Баян Адрагсан, хуучнаар бол одоо Хөвчин Жанав ангийн хошуу гэж манайхан нэрийддэг байсан. Энэ нутаг бол одоо эртнээсээ маш их түүхтэй нутаг. Манай Баян Адрагсан бол орхигдож болохгүй их том газар юм байна. Манай өнөө цагийн одоо эрдэмтэд ялангуяа одоо 13 дугаар зууны үеийн газар зүйн талын судалгаан дээр хийдэг Осхбаатар зэрэг одоо эрдэмтэд бол юу гэж ярьж байгаа нэхэр Баян Адрагсумын онон хорхын бом бол Юсүхбаатарын голомт нутаг байх бүрэн магадaltaй гэж. Хэрвээ Юсүхбаатарын голомт нутаг байх юм бол тэнд энэ хяад боржгоны одоо төв байсан байж таарах гэдэг. Хяад боржгончуудын төв. Тэгэхээр тэнд бол нэг хяад боржгон аймгийн төв байсан гэж үзэх ямар одоо газар зүйн үндэслэл байна. Ямар түүхэн улбаа байна. Энэ бүхнийг бол одоо өшөө наривчсан судлах нь зүйтэй байх гэж би боддог. Хэрвээ Юсүхбаатарын голомт нутаг байх юм бол хаадын нутаг болж таарах гэдэг. Голомт нутаг. Манай Хинтээ аймгийн хойд тал бол ер нь тэр чигээр манай Хинтээ аймаг бол ерөнхийдөө ер нь бол их хаадуудын нутгалж исэн нутаг гэдэг нь бол өнөөдөр одоо олон эрдэмтдийн судалж байгаагаар батлагдж шүү дээ. Уулаасаа ч одоо хяад боржгончуудын анхных нь одоо үүссэн нутгалж исэн нутаг нь бол Орхон халдун уулаас л онон мөрний дагаж гэж байгаа шүү дээ. Онон мөрнөө дагаж байсан. Тэгэхээр онон мөрн ч нөөрэ одоо Орхон халдун уулынхаа зүүн сугаас аваад урсаад манай Хинтээ аймгийн Батчирээд, Биндэр, Баян Адраг, Дадал гэж ингэж урсд явдаг байхгүй.
Миний уран бүтээлийн бүх юм балжийн гол дадал сумтай холбоотой байгаа гэдэг. Хамгийн анхлаад би 4-р ангид төгссөн зунаа дадал сумын тэр пианерын заслан дээр 103 аймгийн урлагийн үзлэгт ороод анхудаа алтан медаль авчихсан дуулаад. Тэгээд хамгийн анх зохиосон дуу маань балжийн гол гэж дуу гэдэг. Тэр их сайн. Тэгээд дараа нь би мойлхон гэж уран сайхны кино хийсэн чинь ер нь шинэ уран бүтээлүүдийн маань эхлэл голцоолуудаа балжийн голтой холбоотой. Мойлхон киноныхаа хамгийн анхны моторыг би яг балжийн голын эрэг дээрээс ингээд мотор гэж хэлчихсэн. Били эхлэлийг тавьж гисэн байна. Тий, яг. Бас магадгүй таны онготыг хөглөдөг баг. Магадгүй. Би бол ер нь бараг тэгж боддог. Онон гол, хэрлэн гол, одоо манай балжийн гол. За одоо сүүлийн үед бол Улаанбаатарт агуулгаар туулгол. Энэ их сайхан 3 том мөрөн балжийн голтойгоо нийлээд одоо. Тэгээд энэ хавийн маань энэ бүх голуудын маань дэрэгдэх уулсууд намайг төсч явдаг байх гэж би боддог. Хар дарсан зүг шиг он жилүүд. Хайрлахыг хүсвч хясал чамайг чанга. Үндэс угсаа шашин шүтлгээ бүү март. Ухажүүл болох хов тавилан. Азийн кино наадмын шагналт, Америкийн Нью-Йорк мужийн олон улсын кино наадмын шагналт, Алтархан кино наадмын тэргүүн байрны шагналт, Мойлхон Монголын уран сайхны кино. Зохиогоод дуулаад явж исэн хүн кино урлаг руу гинт орчихсон байсан. Альтерцсан гэж. Тэгээ би ингэсэн юм л да. Ер нь бол 2005 он ингээд үндсэндээ би Дорын театраас одоо албаисаар манай миний үеийн дуучид бүгдээрээ л одоо 20 жил дууссан гэдэл гарсан байхгүй юу? Долоор дашвилжээ тэгээд л би энэ жавцсан бүгдээр л гарсан. Тэгээ гараад бол одоо тэгээд манай эдэн том дуучид бол бүгдээрээ соёл урлагийн дээд сургууль хөгжим бичгээр ингээд багшлах гэж явсан. Миний хувьд багшлах гэж боддог. Гэхдээ багшилж үтсээ. Энэ 3 жилдээ хөгжим бичгт бас багшилж үзсэн. Тэгэл би ерөөсө гэр бүлийнхээ хүнтэй хоёлаа яриад л Идүүхэн Entertainment гэж байгуулад тэрүүгээрээ хамгийн анх 2004 онд Хинтээ аймгийнхаа баримтат киног хийсэн. Эзэн Чингисийн үр сад гэж. Ингэж явсараад 2008 онд би Идүүхэн Entertainment гэж студ дээрээ манай эхнэрийн зохиосон Нүхэнд үлдээсэн сууд гэдэг бүтээлээр нь Мойлхон гэж кино хийж эхэлсэн. Ингэж л одоо миний Идүүхэн Entertainment маань кинотой холбогдох хувьцаа юм тэгж эхэлсэн. 14 онд бид нар энэ гудамжны одоо энэ шар хантаас гэж ярьдаг чинь бид нар дээр үед ярьдаг гэсэн. Тэгээ энэ одоо Монголын ажилчаа ангаас бараг үлдчихэд байгаа эдгээр юм шиг байна. Эдгэрийн талаар гоё кино хийгээд манай Баярмагна маань зохиол юм бичээд тэгээд тэрнгээр би Бардаа гэж кино хийсэн. Киноныхаа нэрийг одоо өгөх гэж бид нар нийлээ бодсон. Тэгээ ерөөсөө энд бол киноны утга учирыг илэрхийлэхийн тулд өнөөдрийн одоо манай Лондон төгслийн хийдийн дэд хамт байсан Гавж Амгалан гэж багштай би хандаад асуусан. Нэг иймэрхүү утга учиртай одоо энийг юу гэж хэлдэг юм бэ гэсэн чинь за чиний ярьж байгаагаар бол 49 хоногийн дотор сүнсээ юу бие төрлөө олоогүй байгаа сүнсийг л хэлээд байгаа шиг байна. Тэрий чин төвдөр Бардаа гэдэг юм гэж. Тэгээ Бардаа гэж нэр өгсөн. Энд бол дандаа залуучууд ажиллаж хийсэн юм аа. Ер нь бол оператор нь анх удаа кино зураг авч байгаа, зураач нь анх удаа кинонд ажиллаж байгаа. За кинонд ажиллаж ирснээс бол мэдээж яг одоо ган зориг би за нэг хэдэн улсууд бусд нь бол ер нь залуучууд голдоо ажилласан юм аа. Тэгээ энэ кинонд нэг тоглохоос илүү мэдээж энэ кино гарах учраас хүмүүсийн хүртээл болцсон учраас би бол энд өөрийнхөө хувийн зүгээс юу гэж ойлгодог вэ гэхээр эгэлжирийн ард түмэн гэж ерөөсөө л энэ бидний одоо Улаанбаатарчууд бидний штэ энэ хогийг цэвэрлэдэг, энэ орчныг цэвэр ариун байлгах гэж оролддог. Энэ үйлчилгээний хүмүүсийн
оролцоо бол энэ кинонд маш их байсан. Тэр үйлчлэгээний улсууд бол нэг талдаа бол яг энэ кинонд тоглох миний буян заяанд бол намайг бол маш их хүмүүжүүлсэн. Хүн талаас нь, нийгэм талаас нь. Би бол одоо нэг мундаг дүр бүтээгээл ингээл яваад байгаа юм шиг надад санагддаг. Би ажиллаа хийгээл явж байгаа л да энэ. Гэтэ тэрнээс хэцүү байдаг гэдгийг би тэнд ойлгосон. Өглөө 5 цагт цасал орвол тэд нар яг цас орсон тэр оройдоо 2 цаг байна уу, 1 цаг байна уу, 3 цаг байна уу, тэр ерөөсөө тэр цаг гэдэг юм бол тэд нар ч ерөөсөө ариун нандан тэр цагийг барьдаг, баримталдаг тэр зарчим энэ төр бол үнэхээр гайхалтай санагдаж ирсэн. Хайр сайхан залуу биш үү? Зэрэгцэж амьдрах гэдэг юм хайшин. Амьдрал нь бүр бадарчих гээд байгаа байна л та. Та хоёр өрөвдөхгүй байх гэж юу? Энэ замаа олигтойгоо цэвэрлэлтэй. Би өөрөө замд нь саад хий. Таамсаг хүртэл дайгаа явуулсан байдаг. Санаа зовдмор. Тэгээд энэ хүүхдийнхээ ээжтэй танилцуулах юм байна. Миний дооны бүтээлүүдээр ч тэр кино бүтээл дээр ч гэсэн яг нөгөө Брэд зан олны тэр ахуй амьдрал нэвчин гэсэн байдаг. Тий. Үнэхээр одоо Брэдүүдийн дунд очиад дунд нь хийсэн бүтэн 2-3 сар болж ижихэд. Бас л манай Брэд зангууд сайхан ард юм. Их дайлантай. Хүнд сэтгэлээр нэг зааг бол ард нь явах. Их гоё улсад. Тийм нэг буруу зуруу зам байхгүй. Тэ. Сая одоо тэр Дангена гэж одоо кинодгүй гарах. Тэр бол бас л манай Брэдүүд л Дангена гэдэг болохоос манай монголоор бол дагна, хоромсдын дагна л гэсэн. Тэгээд тийм кино хийлээ. Ер нь Брэд талын уран бүтээлүүдийг бол бас дуу данилэх оруулсан байдаг. Ер нь Инх тайвны зохиосон олон дуунууд өөрөө халах аялга, Брэд аялга, сонгодог дэг сургуулиурыг гурвуулангийн нэгтгсэн нэрээ манай дууны хөгжмийн зохиолчдын дунд бол онцгой ялгадах ийм дууны төрлийг бүтээсэн хүн байна. Инх тайван өөрөө сайн дуучин хүн учраас Инх тайвны дуу бол тийм тулга тойрсон жижиг аялгуун дээр тулгуурлагдаггүй том амьсгаа том хүч шаардсан дуунууд байдаг. Тийм учраас Инх тайвны дуу бол манай одоо тэргүүлэх дуучид л одоо дуулдаг. Түүнийг дуурайж залуучууд дуулдаг тал бол бий. Саруул Баймгийн шүлгээр Ононгийн шугуугч дуу хийгээд 1993 онд анх манай гариччин төвшин төгс дуулжсэн. Клипийн нэг тий манай төвшин төсөл дээр дуу маш гоё дуулсан. За тэгээд тэрнээс хойш олон Брэд дуунуудыг Брэд аялгатай дуу хийх гэж хичээсэн. Одоо ч бас ганц нэг дуу хийж л байна. Дангена гэж киноныхаа дууг Хинтээ аймгийн Батчирэг цумын харьяат манай өнөөдрийн нийтийн дунд бас нэлээд дээгүүр дуулж байгаа манай Дөрцрөнгийн Нямдаваа гэж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан зал өнгөрсөн жил авсан. Энэ сайхан залуу дуучин байгаа. Нямдаваа маань бол тэр Дангена дууг 18 онд хоёулаа дуулаад Маруу хоролдооны тэргүүн барин шагнал авсан. Тэгээ Нямдаваа бол тэр их сайхан дуулсан. Маруугаар тэргүүн шагнал хүртэнэ гэдэг бол гих хэцүү. Хэн шүүхийг мэдэхгүй. Ямар жанраар одоо оролдохаа мэдэхгүй бүгдөө тийм одоо үе байл шүү дээ. Яа харахгүй тэр аян их сайхан тухайн үеийн дуунууд одоо нэг 2-3 жилээр ч юм уу дуу чинь нэг тийм нэг хэвийн болоод яваад байдаг зүс шүү тийм. Би нэгэд ураагаад тэр нэг мөрөглөм дотроос гарч ирсэн одоо онцгойрсон тийм аялгаатай тийм одоо үг хэллэгтэй акценттэй байж тэр доо төрүүлнэ. Миний Монголын ард түмэн гэдэг чинь тэр чигээрээ дуучин ард түмэн. Маш их дуун дуртай. Жилдээ мэрэгжлийн хөгжмийн зохиолчдын зохиож байгаа дуунуудыг эмхэлж, цэгцэлж
тэгж одоо шалгаруулж шалгарсан бүтээлүүдийн ард түмэндээ хүргэдэг. Ийм л ажилтай адилтай. Тэгээ энэ нь бол одоо бас нэг уламжлал болоод явагдсан. Тэрэн дотроос бас бусдынхаа зохиосон тэр онд зохиогдсон дуунуудыг бид нар очиод сонсож ийн гэдэг биднэрт бас их гоё таашаалтай. Мэдрэмж их гоё төрдөг. За энэ жил одоо Жансан наргаа маань ямар дуутай ирсэн бол за энэ жил Бямбаяр маань ямар дуутай ирсэн бол гэдэг ингээд бид нар чинь хүлээдэг. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, Монгол улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Инх Тайван гэдэг энэ эрхэм сайхан уран бүтээлч бол хөгжмийн одоо бүхий л төрлөөр одоо уран бүтээлээ тойрвдаг ийм сайхан одоо хөдөлмөрч уран бүтээлч. За мэргэжлийн болон нийтийн 500 гаруй дууны уран бүтээл тойрвсан байдаг. За үүнээс бол одоо олон түмний дунд ард иргэдийн дунд төгсөн мэргэжлийн дуучдын дуулах дуртай Балжийн гол, Ижийнхээ ачиг яалаада, Онон хатан ижи, Хан хинтээ уулман зэрэг олон сайхан дууг одоо нийтийн хүртэл болгож олон түмний дунд дуулагддаг. За мөн одоо хөгжмийн зохиолч маань Морин хуур одоо оны шилдэг дуу шалгаруулах наадам дуудаараа орж 2005 онд олонтой явсан аав минь дуугаараа Гран-при шагналыг хүртэжсэн. За 2018 онд мөн Морин хуур наадмын нийтийн дууны тэргүүн байрыг Дангина хэмээх одоо дуугаараа хүртэжсэн ийм одоо сайхан уран бүтээлч. За Инх Тайван одоо хөгжмийн зохиолч маань мөн өөрөө найруулагчаар ажиллаж 8 кинон дээр найруулагчаар ажиллаж за үүнийхээ одоо хөгжмийг өөрөө бичсэн байдаг. За Хүмүүчийн мэргэн, Мойлхон, Тэнгэрийн хүү, Дангина, Тэнгэр язгуур зэрэг одоо сайхан одоо киног өөрөө найруулж одоо хөгжмөө бичсэн юм одоо уран бүтээлч. За мөн хөгжмийн зохиолчдын одоо дунд зохион байгуулагддаг Алтан намар хөгжмийн наадмын төрөлд одоо бас тогтмол оролцдог. Том хөгжмийн бүтээлийн төрөлд оролцож 2015 онд Тэмүүжин танаа симфони дээр хөгжмийг бичиж тоглуулсан байдаг. Манай Монголын ард түмэн бол эрт дээр үесээ тэр уртын дуу гэдэг чинь бол маш гоё тавилттай, маш том хоолой сонгодог ийм одоо мэргэжлийн дуу хэмжээний дуу юм байна. Тэгэхээр энэ дуугаар ингэж хүмүүжиж ирсэн энэ ард түмний хоолойг сүүлийн үеийн одоо нэг ая зохиож байгаа тэр хүүхдүүд бол нэг жижигхэн хоолойд оруулсан жижигхэн дуунууд бичээд ард түмнийг залхуу болгох гэдэг. Энэ Морин хооролтой чинь харин мэргэжлийн дуу гэдгийг олноор төрүүлж ирж буцаад тэр мэргэжлийн дуугаа ард түмэн манд дуулаад эхлэх юм бол уртын дуутайгаа ялгаагүй тийм сайхан хоолойных нь одоо амьсгаан тавиулж гаргах гэсэн өнгө цэлээ гаргаж дуулдаг ийм л болох байна. Энд их одоо том ач холбогдол өгөх гэдэг юм л да. Эргэлдэн гүрэлдэд дуудна хонгор цалуунаас минь тэнд дөвяатай юмуда хоёрхан миний учрлан харилцаг явида хоёуда хотулц норон дуулахаас очил явида хоёуда. Таны Хормостын даганд балет тавигдахад бэлэн болчихсон хөгжмийн зохиол найруулгууд нь бэлэн багт тайз нэр тавигдахыг хүлээж байгаа гэсэн. Тэгээ яагаад Хормостын даганд балетыг бичсэн? Энийг одоо манай Дөрөвжгийн театрын балет мистер байсан, балетын гоцлооч жүжигчин байсан, Монгол Улсын сайдын дөрөвний ажилладаг Бат Дэлгэр гэдэг ах байдаг. 19 онд бид хоёр нөгөө Читийн Забайкалскийн одоо Читийн округ гэж одоо Читийн тойрогт агын театр гэж байдаг. Агын мөрөдүүдийн одоо ганц соёлын төв гэсэн үг. Тэр театрын хамт олонтой ярьж байгаа бид нэр Тэнгэр язгуур гэж дуулалт, кино, жүжиг тавьсан. Тэр бол их сонин. Тайзан дээрээс явж байгаа дэдгс рүүгээ гараад кино болоо явчин. Кинон дээрээс буугаад тайзан дээрээ буугаад дуулаад бүжиг тавьчин те. Иймэрхүү стилээр тавиад бид нар агын театрт нээлтийг нийгэж Читийн филармоны том зааланд нээлтийг хийж байгаа тэгээд ирсэн байхгүй юу. Ингэхдээ бид тэр тэнцээ чинь бараг бүтэн жил гарна хоёлоо тэнд
ажиллаж санаа оноогоо ярьж явахдаа Батлаграх маань надад хэлжсэн. Чи ер нь энийг нь балет болгож хичээлээ яасан гэж. Тэтгэн хөгжмөс өөр хөгжмөс голч ганцаараа суугаад бичдэг юм байна. Яагаад гэвэл тэр балетын одоо бүжигчдийн оролт гаралт тэр хэдэн минутанд одоо ямар хэмжээний бүжгийг ямар хэмжээний одоо хөгжим дээр хийх энэ бүхэн нь бол ерөөсөө бүр нөгөө дэлхийн сонгодгийнхоо хуваараар гаргацсан өөрийн гэсэн тийм норматив маягийн одоо хугацаатай байдаг юм байл. Тийм учраас балет мэстэртэйгээ хоёулаа эхлээд ярихдаа за эхлээд хөгжим хэдэн минут эртээ байх уу, ямар бүжиг явах уу, бүр балетаа бараг дэглээд ярьж байгаатай адилхан ингэж одоо бичсэн. Балетын хөгжим бичнэ гэдэг бол хөгжмийн зохиолчоос асар их боловсрал өндөр боловсрал шаарддаг шүү. Яагаад тэгэхээр тэр чинь зөвхөн хөгжмөөр илэрхийлэгддэг бүтээлтэй. Хөгжим дээр одоо хөгжмийнхэн драматург дээр хөгжмийнхэн үйл явдал дээр үндэслэж бүжгийн тэгэлдэг байхгүй. Тийм учраас Чайковскийн Хунтнуур гэж одоо наадамны мэддгээр тийм ээ чулууны уран хас гэдэг хөгжмийн зохиолчийн нэрээр балет нэрлэгдэж чаддаг. Тэрээс хэдэн удаа найруулах нь бол хамаахгүй. Хэд бүжиглэх нь бол хамаахгүй. Энэ бол хөгжмийн биеийн дасан бүтээл учраас маш хүнд. Энэ бол асар их хөдөлмөр шүү. Балетмейстер хүн бол өөрөө юу яа найруулагчийн төлөвлөгөө гаргаад за энэ үзэгдэлтэй энэний дараа юу байх вэ? Залгаас хөгжим юу байх вэ? Энэ хөгжим дээр юу дөрслөх вэ? Одоо 7 шуун нисчрээ дагн болоод инглээ. Тэгээд гарч ирээд тэднээс хувраад хүн болоод бүжиглэн. Тэгээд 7 дагнсын бүжиг гээд дараа нь юм. Тэгээд энэ болгоно ингэж хөгжмийн зохистой хэлж өгөөд энэ ч ийм маяг чинь орно. Энэ чинь болж ийн, энэ чинь болохгүй. Энэ чинь ними, энэ чинь хасаа гэдэг нарийн ажиллагаа явагддаг байхгүй юу? Симфоны одоо бүх хөгжмийг, бүх зэмсгийн, бүх хөгийн тийм ээ. Одоо яа тий бүгдийг мэдж одоо бичнэ гэсэн үг шүү дээ. Тийм учраас симфони бүтээл бол маш их хүнд. Ард түмэн бол их сонирхож магадгүй гэж би гордод байна. Яагаад гэвэл энэ балетын үйл явдал бол 9-р зууны үеийн монголчууд 850-аас 870-аад оны үед манай монголчуудын донд бодитоор амьдарч исэн Барагбаатар хаан гэж байсан байна. Тэр хүний 3 хүүхдийн хамгийн бага нь 20-д мэрэгэн буюу 20-д мэрэгэн гэж одоо ихэнх түүх зохиол бичдэг. Монголын нуус товчооны 5-аас 22 дугаар зүйл дотор байдаг. Ийм одоо бодит амьдралаас түшгэлж энэ аймгийн 20-д ноёны 2 дугаар ихнэр шаралтай багтны тухай бид ярьсан. Ийм юм байна. Энэний зохиолыг бол одоо манай зохиолч Гэмбаг Баярмагна гэж хүн бол энийг маш сайн гаргаж судалж шин. Цомгийн их гоё гаргаж өгсөн. Хөгжмийн хэлбэр дээр вариац гэдэг бол голцоо одоо киноны хөгжмөд маш их гоё гарч ирдэг л дээ. Киноныхаа үндсэн гол тем одоо хөгжмийг олцоод тэр аялгаугаа ингээд улам баяжуулаад янз бүрийн хөлбөрөөр ингээд тоглоод ингээд явах бол вариац хэлбэрч. А балет дээр бол вариац маань бол өөр. Одоо жишээ нь 20-д вариац гэхээр за энэ дээр бол ерөөсөө 55 секунд мөс 1 минут үжилж шаралдаага хатныг чинь болохоор за энэ бол ерөөсөө нэг өөрөө юу илэрхийлэх гэж те тэр утгыг авчих юм бол энэ тэгвэл 1 минут юм уу минут 30 секундын дотор энэ шаралдаага хатны өөр юм бариц иймэрхүү юм илэрхийлэх юм байна гэдэг хөгжмөө гол аялгаагаа олоод бичиж байгаа. Ийм юм блэ. Гэхдээ ер нь балет бичнэ гэдэг бол үнэхээр сони юм блэ. Маш гоё. Тэгээ энэ дээр би бас яха Батлаграхын маш их том тусламжийг авсан. Дээр нь бол одоо Чайковскийн Хунтнуурын бүх одоо клавир партитурыг бүгдийг харж уншиж судалж ийж одоо энэ дээр за энэ бол ерөнхийдөө нэг иймэрхүү их юм байна. Энэ падад иймэрхүү учиртай юм байна. Ингээд 5 хэсгээс бүрддэг юм байна. Энэ дотор энэ иймэрхүү юм байна. Тэгээ бүр чихээр нөгөө бичдгийг сонсож байгаа кино юу жүжигийн одоо балетын Хунтнуурын балетын үзэж байгаа. Тэгээд нотыг харж байгаа ингэхээр бол бас айгүй гоё. Нэг өснө одоо их гоё бас нэг хоёр дахь багш шиг болж орж ирд юм билээ л дээ. 20-д мэргийн Тэнгэрийн дагна хоёрын дуэтийн одоо хоршил бүжиг те. Тэгээ анхны учрал одоо юу яаж одоо хоёулаа таарлаж байгаа.
хамгийн анхны санаа нь Дангина дуунаас нэгтэй гэж ойлгож болох уу? Тий. Энэ одоо мөрөөр төрүүлсэн Дангина гэдэг дуу маань бол өөрөө бас тодорхой хэмжээний аялалгаатай. Бас яг Дангина гэдэг киноны маань дуу шүү дээ. Манай Дангина киноос 2 дуутай. Шаралдаага хатны дуу гэдэг Дөрвж Эрдмийн театрын гоцлол дуучин Инх наран, Том инх наран гэдэг тэр дуусан сайхан симфони оркестрт дуусан гай том дуу. Манайхан хөгжмийн зохиолчд бие бинийгээ бас явуулдаг гэсэн. Сүүдэр шинийхээ хөгжмөөс тулгаа бичиж. Тэрэн шиг дуугаа бол үндсэндээ том балет тулгаад зодтолсон гэж. Гэхдээ ганц тэр дуу биш л те. Өшөө олон гоё сэдвүүд нүүд орсон байгаа. Дүр дүрээрээ тэгээд өөр ингэсэн характер илэрхийлсэн аялалгаатай. Сэрүү сэрүүхэн татуулаад сэлэнгдээ нийлнэ үдээгоо халуухан зүрхэн дэмий хайрлигнэ Дангина. Бүжгийн Эрдмийн театрын гослол дуучин дээрээс нь 500 орчим гэсэн баха дууны уран бүтээл 500 гаруй. Тэгээд балет дөр бичин дээрээс нь кино хийн. Яаж амжуулах юм бэ та энэ их болон ажлыг? Мэдхгүй амжаад л байдаг шүү. Харин чичээ зөндөө цаг гараад байгаа шүү дээ. Өө тий, тэр сул цагийг л одоо үр дүнтэй өнгөрөөмөр байна. Хүний амьдрал богинох шүү дээ. Одоо бодож байгаа, сэтгэж байгаа, хөдөлж байгаа бичиж байгаа чадж байгаа тэрэл жоох юм хийгээд авахсан л гэж бодох юм шүү дээ. Энэ олон уран бүтээлээс гадна та бас бүтээн байгуулалтын ажил санаачлаад эхлүүлж гисэн. Тий, Монголын түүх садны музейн зогсолбор гэдэг найзтайгаа хэлээ хийж байна манай Чимбат. Манайхан монголчууд манай тэтгэлийн сайн мэддэггүй. Тэрэлжид их онцлог нэг газар байдаг. Энэ үл юу гэхээр Монгол улсын сая 500 км² газарт цорын ганц их хаанаараа нэрлэгдсэн Чингис хайрхан уул гэж байдаг. Энэ хайрхан уулын тухай би анх 1992 онд сонсоод тэгээд тэрнээс болж одоо энэ ууланд бас тодорхой хэмжээгээр их сүсгтэй битүүхэн залбирч явдаг ийм хайрхан уул. Тэгээ энэ уулынхаа өөрт нь 40 газрыг Монгол Улсын засгийн газар байгуулагчны хамаас үсээд ингээд энэ газар дээр би Монголын түүх угсаатны музейн зохицолбор гэж аялал жуулчлалын юм зохицолбор байгуулах санаа гаргасан. Монголд нэг сайхан музей байгуулъя гэсэн мэдээ сэтгэл нэгдээд тэгээд Secret Mongols гэдэг компани байгуулад түүгээрээ бол одоо музей барих одоо концессийн гэр улстай хийгээд тэгтээ улсаас нэг төгрөг гаргахгүй ажлын зургийг яагаад хятадуудаар хийхгүй болохгүй юм бэ гэхээр тэр нөө их том барилга болохоор тэрний нүүд нэг металл төмөр хийцүүдийн манайх болж чадахгүй байсан. Тэгээ хоёрт болохоор Монгол улсад бол музейн стандарт гэж байдаг. Музейн барилгын стандарт гэж. Тэгэхээр хятадын стандартыг ашиглуулсан байхгүй. Тэгээд тэрийг одоо Монголд авчиад Монгол ус зургийн компани Монгол дээр хөрвүүлээд тэгээд тэр стандарт нь бол одоо шил галын шат хэд байх ёстой, хичнээн метр квадрат хэд байх ёстой, энэ гал хамтраах юм хаана байх ёстой, тэгээд музейнүүд нэг агаржуул чигшлэн тентээс тийм байх ёстой энэ төр гэл маш их юм байдаг юм байна л да. Би ч одоо тэрнээс бүхэл бүтэн шинжлэх ухаан л байдаг юм байна. Тэгээд энэ зөвхөн хүмүүсээс зөвлөгөө авч чаад ингээд энэ ажлыг хийж байгаа. Бас нэг гоё юм бол юу гэхээр 34 метрийн өндөртэй Чингис хааныхаа хөшөө бид тэнд төв талбай дээр байрлал. Энэ төв талбай маань өөрөө нэг удаадаа 1500 хүн цуглаж шоу зингийн хийх ийм том талбай. Тэр талбай дээр бол Монголын өнөөгийн 16 ястангууд Монгол гэдэг үндэстэн бүрдүүлж байгаа энэ ястангуудынхаа өмсгөл хувцас чимэглэлтэй ийм баримлуудаар чимэх.
бас нэг онцлог гэвэл бид нар Монголын нуус тавчаа гэдэг зохиолыг 8 бүлэг болгоод тэгээд бүгдийг нь бид нар өгүүлэмжтэйгээр баримлж болж байгаа. Энэ баримлж болох ажил маань бол өнөөдөр одоо хийгдэж байгаа 300 гаруй баримлыг бол бид нар ерөнхийдөө бүх жижиг хэлбэрээр эскизүүдийг бол загваруудын бүгдийг гаргачихсан. Ингээд манай баримлчид ажиллаж байна. Үлийг бүтээчих юм бол одоо Монгол дооч тий аялал жуулчлалын салбарт нь бүр хэрэгтэй болох бах. Тэгээ хүүхэд залуучууд ч гэсэн үеийн үед одоо өөрийнхөө түүхийг мэддэг. Тэгэхээр л нэг сонсох 1000 сонсохоор нэг удаа нүдэрээ үзэгдэг штэ. Тэгэхээр л одоо Монголын нуус тавчааг энэ одоо 9 бүлгийг ингээд биднес бол бас ингээд юу болгоод түүх болгоод бас хийж тавьж байгаа тийм макетууд нэгдэл явж байгаа. Тэгэхээр бол одоо ингээд тэн дээр бол ингээд бүлэг бүлгээр энэ үед л ингээд Чингис хаан төрж байгаа тий төрөөд ингээд Сүхбаатар өргөцсөн байгаа энэ төргээл бүх юмуд нь хийсэн л дээ. Тэгэхээр энийг ингээд таарад үзэхэд бол одоо Монголын нуус тавчин гэж юу ядг юм бэ гэдгийг бол ямарваа нэгэн хүүхдүүд манай залуучууд бүгдээрээ ойлголт авчин тий. Тэрнийхээ дараа одоо шимтэж нарийн содлох хүн байж болно, нарийн уншин мэдэрнэ тий. Ингээд түүх юу бол одоо хамгааллаа, хайрлаа гэсэн үндсэн дээр битээр хийж байгаа гол ажил бол энэ л байгаа л да одоо хамгийн сүүлд нь. Монголын маань гол бүтээл Монголын нууц тавчааг тайлбарласан дэлгэрэнгүй тайлбар толлыг хэсэг эрдэмтдтэй хамт хийж байгаа гэсэн. Энэ чинь маш их судалгаад цаг хөдөлмөр бас шаардна да тийм ээ. Гэхдээ ер нь тэгээд хүн чинь өөрөө нэг уран бүтээлч улсууд чинь тэгээд цаашаага явахаар хажуугаараа бас л ингээд өөрийнхөө түүх, соёл янз бүр юм бас давхар нэх хайхтар шимтэд судлаад явахгүй ч гэсэн бас сонирхоод явдаг юм шиг байна. Монголын нуус тавчаа гэдэг зохиол бол ер нь бол одоо ингээд Цэндийн Даны Сүрэнгуан үлдээсэн бидэнд үлдээсэн энэ 2 өрөхгүй улаан номыг өнөө цагийн хүүхдүүд маань зүгээр нэг ганц 2 сар уншиж хичээлээр заалгаад ойлгоход дутагдaltaй байгаад байна. Энийг бүр бүтэн жил сургалтын програм болгох ёстой байна. Тэгээд оруулахын тулд яах ёстой гэхээр тэн дээр бичигдсэн үг үсгийн тайлбарт дурддагдсан газар усны нэр усны газар байршил энэ бүгдийг одоо маш гоё дэлгэрэнгээр нь олон эрдэмтэд нийлж багаараа одоо Монгол улсын засгийн газартайгаа юм Монгол улсын ерөнхийлөгчтэйгээ юм нийлжээж энийг одоо бид нар хийх зүйтэй юм байна гэж бид ийм шийдэл төрөөд байна. Тэгээд бид нар яах гэдэг вэ гэхээр энийг бүр маш гоё тайлбарлахаар энэ чинь ойролцоогоор 3-5 бат ном болох гэдэг. Энэ 3-5 бат номыг 3 бүлэг газар зүйн одоо бүх нэршлүүдийг ингэж тодорхойлж өгсөн баримтат кинотой. Дунд сургуулийн төгсөх ангид нь юм уу? Эсвэл одоо ихтэй сургуулиудын 1-2 дугаар курст нь ч юм уу те. Бүр сургалтын програмд нь оруулаад заагаад өгчих юм бол энэ Монголын нуус тавчаа гэдэг үгний утга учир, тэн дээр бичигдсэн юмны утга учир, тэн дээр заасан газар орны байршил, тэр хүний оюун ухаанаараа өөрөө би Монгол гэдэг сэтгүүгээ одоо лавшруулах. Би Монгол хүн гэж эх орноо хайрлах, эх оронч үзэл, үндэслэхийг үзлийн одоо өөрт нь суулгаж өгөх нь хэрэг болох юм болов уу гэж боддог юм л да. Тэгэл одоо нэг хэсэг эрдэмтдтэйгээ нийлээд бид нар судлаад байна, үзээд байна, бодоод байна. Одоо тэгээд нэг ерөн тунхдахгүй хаа одоо энэ оны энэ хаврын бид нар ямар ч хэлсэн энийг эхлүүлэх баг. Одоо энэ ирж байгаа үхэржилтэй бид ямар нэгэн өвчин зовлонгүй энх хамаалан тайван сайхан байж ард олноороо гар газар хөл өсөр жаргахын үлзэтэй ирэлэг өргөн төвшүүлье. Монгол орн маань бол мандах учиртай. Улам л мандаж хөгжиж дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэж явах учиртай гэж би боддог. Малчин ард түмэн нийт хөдөлмөрчд хүүхэд залуучууд хөгшөд өвгөд та бүхэндээ ирж байгаа үхэр жилийн сар шины мэндийг төвшүүлье. Сайхан шинэлцгээе.
Миний бие 13 наснаас 4 зүгийн 70 улс 12 самун хаадыг дайлж 32 жил зүтгэн умард газрыг энх төвшин нэгэн гэр болгосонд түмэн олноор хүндлэн өргөж хаан суурьнд суулгаж улсын нэрийг хүндлэгдэхүйн дээд хөх Монгол улс хэмээн халж миний нэрийг Чингис хаан хэмээн өргөмжлөвөө. Түмэн жилдүүл алдрах төр улсыг байгууллаа. Тэнгэрт сөрөгчдийг мөхсгөн эрхвш биеэр дайлан арилгана. Тэнгэрийг дагагчийг мөхсгөн хүндлэн өргөн. Алд бие минь альжаа бас альжаа тугай. Ахгүй төр минь бүү алдар тугай.